Өнөөдрийн хичээлээр алгоритмыг дүрслэх хэлбэрүүд гэсэн сэдвийг буцуулна. Доорх бичлэгийг үзээд ам дөрвөлжин цаас ашиглан амтан хийгээрэй. 1-р алхам бичлэгт үзүүлсний дагуу цаасыг 2 тэнцэн нуглана. 2-р алхам зураасын дагуу өнцгүүдийг нуглана. 3-р алхам цаасыг эргүүлээд бичлэгт үзүүлсний дагуу тэнцүү нуглана. 4-р алхам бичлэгт үзүүлсний дагуу нуглана. 5-р алхам доорх сааврын дагуу нуглана. 6-р алхам бичлэгийн дагуу нуглана. За энэ бичлэгийг үзснээр бид хэдэн алхмаар ямар амтан хийсэн бэ? За тэгэхээр бид 6 алхмаар үнэг гэсэн амтныг ам дөрвөлжин цаас ашиглан хийж тусгалаа. Алгоритмыг эхнээс нь дуустал тараалуулан биелүүлэхэд үр дүнд хүрч ирэл түүнийг шугамн алгоритм гэнэ. Шугамн алгоритмын жишээ гаргаарай.